Сайн байцгаана уу монголчуудаас колумнтаас нар чимгэрж байна. Би нөгөө нэг хэсэг хугацааны өмнө та нарт амлсан ёсороо нөгөө нурууны одоо булчин буюу тийм ээ нуруу яагаад өвддөг вэ гэдэг талаарх мэдээлэл оруулна гэж одоо нэвлээс хугацаа өнгөрчлөө энэ амлалтаа биелүүлэхийн үднээс өнөөдөр хүнийг хийж байна. Тэгээд юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт одоо мэдлэгт чинь туслах болохоор тийм ээ зүйлийг хэлээд хэлээ л да. Хүний бүхэл булчингийн үйл ажиллагаа тийм үү? Булчингууд хүний арга ясыг яг байр байранд нь байлгаж авах үүрэгтэй байж байдаг. Тэгэхээр аль нэгэн газараа тийм үү? Булчингийн тэр таны тэр булчин чинь суларсны үүсэн дээрээс тэр нөгөө үе мөч буюу тий ясна чинь одоо гажиг гарч өвдөж эхэлж идэг. Ялангуяа нөгөө хүний ганц нөгөө босоо байлгаж байгаа хамгийн чухал эрх. Одоо чухал бус эргэтэмж гэж байхгүй л дээ. Ер нь нөгөө нурууны гэмтэлтэй буюу нуруу нь өвддөггүй хүн бас ховрхон байж идэг. Тэгэхээр энийг яаж нөгөө ямар учраас ингэж амархан нуруу өвдөчихөд байдаг вэ гэвэл тийм ээ хамгийн нэгдүгээр бол бас нөгөө таны нурууны ингэж одоо энэ хүзүүнээс чи ахуулаад доошогоо хүний сүүжний яс хүртэл ингээд тагсан юм хоёр юм босоо булчин байгаа. Хэрвээ та өөрөө ингээд мэдрээд үзвэл тийм ээ тэр энэ босоо булчингийн үйл ажиллагаа сул байхаас сул усны үндсэн дээрээс таны нөгөө нурууны нугалмууд байгаа шүү дээ тийм ээ тэр нугалмууд чинь хоорондоо суулт явагдаад хүний өөрийн жингийн хүн дээрээс нь дахиад хүнд юм өрөхгүй хүн гэж бараг байхгүй тийм ээ өдөр тутамдаа л тодорхой хэмжээний юм өргөж идэг. Тэгээд тэр нөгөө өргөж байгаа зүйлээ бас нөгөө буруу өргөж байгаагаас үүдээд тэр нуруу нугалмынхаа хооронд байдаг нөгөө ийм жир гэвч зөөлөн идэж идэг шүү дээ. Та нар хэрвээ одоо малын нугаст нуруу идэхдээ ингээд нуглаад идэхэд дундуур нь цагаан юм байна. Тэр чинь л байхгүй. Тэгээд тэрний чинь дагаад ингээд маш олон нөгөө мэдрэлийн судснууд явж идэг. Тэгэхээр тэр нөгөө нугалмууд ч хоорондоо дарагдаад ингээд эхлэхэд нөгөө мэдрэлийн судснууд чинь дарагдаад өвдөөд ялангуяа тэгээ бүр тэр зөөлөн ид чинь ингээд бүлтрээд юу гэх шахагдаад ингээд бүлтрээд гараад ирдэг. Тэрнээс болоод нөгөө таны нуруу маш их өвддөг байхгүй. Тэгэхээр энийг урдчилж өвдөхгүй байх нэг шалтгаан нь гол чухал зүйл нь юу вэ гэхээр та ерөөсөө дасгал хөдөлгөөн таны тэр нөгөө босоо тэр нурууныхаа булчингийн үйл ажиллагааг маш чанга байлгаж явах тий эрүүл байлгаж явах нь чанга байлгаж явах нь чухал байдаг. Тэгэхээр манайхан маш их ер нь буудал ресторан тэгэл хүнд ажил хийдэг хүмүүс чинь бүхэл зүй тонголцоол ингээд энэ маш их зүйл хийж яадаг шүү дээ. Тэрнээс чинь болоод тэр хэрвээ нөгөө таны нурууны чинь булчин сул байгаас таны хийж байгаа ажлаас илүү хүчтэй байж ах хэвээр. Тэгжээж таны тэр нуруу гэмтэхгүй эрүүл өвдөхгүй байна гэсэн. Тэгэхээр нурууныхаа тэр булчинг одоо чанга байлгахын тулд ямар дасгалууд бас айгүй зүгээр байдаг вэ? Одоо удчлан сэргийлэх шүү дээ тийм ээ. Тэгээ нурууны өвдөлт гэдэг бол ерөөсөө нэг өдөр ингээд шууд хүрээд ирдэг зүйл биш. Та маш удаан хугацааны явцад тийм ээ нурууныхаа булчинг сайн тэр чангалахгүй одоо буруу ашигласнаас тэр чинь ингээд багаар явсаар агаад л нэг өдөр парк гээд бүгдээр одоо юм болохоо хэлдэг байхгүй. Үүнээс гадна нөгөө эмэгтэйчүүд маань бүгдээрээ л нөгөө төрж хөнгөрцгөөдөг. Ингээд төрсөн тохиолдолд яадаг вэ гэхээр хүний төрж байгаа тохиолдолд хүн өөрөө нөгөө давраараа нөгөө төрхтөө бэлдээд хүний тэр нөгөө хооронд үеийнүүдийн хоорондох тэр холбогч бүх эдүүд нөгөө зөөлөрж ингэж өгч идэг. Тэгээд яг тэр нь буцаад нөгөө нэг төрж хөнгөрсний дараа цаад хөвөндөө ороод чангараад ингэж явах хэрэгтэй тий. Тэгээд нөгөө гам барь гэдэг чинь баггүй. Тэгээд нөгөө тэр зөөлөн идүүд чинь сайн яг нөгөө батчиж бөхчж буцаж нөгөө булчингээд чинь үйл ажиллагаа хөвөнд ордоогүй байхад манайхан нөгөө ингэж ажил хийгээд хүнд юм өргөөд нуруугаа ингэ гэмтэж тохиолдолд манайхад аюух байдаг байхгүй юу. Тийм учраас үнийг сайн анхаараарай гэж хэлье. За тэгээд би одоо та нарт өөрийнхөө хийдэг нөгөө нуруугаа өвдөхөөс өөрчлөлт сэргийлж ямар дасгал хийдэг вэ гэдгээ би та нарт заагаад өгье. Тэгээ миний нөгөө энэ надад таарж байгаа дасгал тэгээ ерөнхий юм байгаа л да энэ бол гэхдээ бүхэн бас таарна гэж байхгүй тийм ээ. Тэгээ яг өөртөө тогтсны нас болоод хийх нь бас чухал ах шүү. Би тэгтээ нөгөө нэг юу штэ нуруу өвдсөн байгаа хүмүүс бол тийм ээ энэ дасгалуудыг болгоомжтой байх хэрэгтэй. Яг за ялангуяа шивэдэд бол нөгөө эмнэлгийн нөгөө өчний гимнастикч гэж мундаг мэрэгчлээ хүмүүс байдаг. Тэрэн дээр очиод таны яг аль хэсгийн чинь нуруу нуглам дээр өөрчлөлт гарсан байна. Тэ ямар дасгал хийх ёстой вэ гэдэг яг өөртөө тогтсон дасгалуудыг заалгаж аваад хийх нь маш чухал юм шүү. Миний одоо энэ
зааж өгч байгаа бол зүгээр нуруу нь өвдөөгүй тийм ээ. Эсвэл дөнгөж нэг жоохон нуруу нэгэл нэг чилэх нэг ийм зовирууд гарч ирдэг штэ. Ингээл жоохон удаа суучвал чилж өвдөөл тий. Яг ийм тохиолдолд яг ямар дасгалууд хийж явах нь зүгээр вэ? Урдчлан сэргийлсэн дасгал гэсэн үг шүү дээ тий. Энийг би тэгээд занарч байгаа. За тэгээд миний хийх гэж байгаа дасгал. Хамгийн нэгдүгээр яг нэг хэрэг тань нэг ийм юу байх хэрэгтэй тийм ээ. Гудас яаж хэрэгтэй тийм ээ. Нараас дасгал зургуул хэрэгтэй. Энд дээр яг нэг хэрэг та ингээ зүгээр ерөөсөө доошоо хараад хөвчих. Доошоо харж хөвчих байгаа тийм ээ. Та одоо ямар нэгэн дасгал сургууль ерөөсөө огт хийдгүй хүн болоод хүнээс нэхлээд яг тийм ээ. Хамгийн хөнгө нь ерөөсөө та гараа биеийнхээ дагуу авч хөвчих жагаад хөлөө ингэ тавьж жагаад энэ дасгалыг 1 2 3 гэх мэт ингээ үргэлжлүүлнэ. Энэ бол зүгээр таны яг энэ хэсгийн чинь булчингуудыг бол аюул сайн чангалж өгдөг. Хэрвээ өшөө хүндрүүлнэ гэвэл ингээд тийм ээ эсвэл нөгөө бас дахиад энэ хөлөө дээш ингээд 1 2 гэд аль болохоор чадхаараа тийм ээ хөлөө ингээ өргөд. Тэгээ хэрвээ өшөө хүндрүүлъя гэвэл та гараа удаа авчир. Ингээд тийм ээ тэгээд ингээ өшөө хүндрүүлийг бол хөл чэйж хоёрыг зэрэг ингээд тий тэгээд ингээд 10 удаа хий. Өшөө хүндрүүлийг бол гараа бас ингэ тийм ээ. Гараа ингээд дээшлүүлэхэд өшөө нөгөө дасгал чинь хүндэрж ийна гэсэн. Энэ дасгалуудыг энийг болоод ингээд өдөрт ер нь өглөө юм уу орой босоод та нэг 10 удаа чэйж 10 удаа хөлөө 10 удаа хэрэг чадчихвэл та яг нөгөө банан байдлаар хөл гар хоёроо зэрэг өргөд ингээд хий тийм ээ. Өөр таны нөгөө жоохон нуруу өвдөх юм шин тэмдэгтээ ороод нуруу чи баг зэргийн өвдөд байгаа бол ямар дасгал хийх вэ гэхээр тийм ээ. Ингээд та хөвтөж жагаад гараа ингээд нөгөө яг одоо мөрнийхээ дагуу чигээрээ тавьчих. Тэгээд одоо энэ нэг хөлөө тийм ээ. Энэ өвдөгнийхээ артлын углан биш тийм ээ. Дахимдаа ингэж хийж өгөөд та ингээд газар хүрг. Ингээд одоо энийг гэснээр чэйж юу хоёроо нөмөшгч юм гэсэн үг шүү дээ. Ингээ хоёр тишээгээ ингээ ээлжлээд хийгээд заяа. Тэгэхээр наад нөгөө нурууч бас айгүй сайн өвдөлт нь багасдаг. Миний ерөөс өөрийн хийдэг сонод энэ эсвэл өшөө хүндрүүлийг бол та зүгээр хөлөө өргөж байгаа тийм ээ. Ингээд хөлийнхаа үлмийг газарт хүрг. Өшөө хүндрүүлийг бол ингээд тав. Тэ ингээд өшөө ингээд тав. Ингээд ийм дасгалууд ингээд хийж болно. Энэ бол ерөөсөө та нөгөө урдчлан сэргийлэх буюу тийм ээ баг зэргийн жоохон өвдөлтийг хэлж байгаа тохиолдолд энэ дасгалууд танд маш их тус болно. Миний өөрийн маань бас нэг нөгөө баян нөгөө үргэлж зөвхөн жилийн үед хийж яадаг байж байгаа юм. Ингээд заримдаа нөгөө удаан миний ажиллаж байгаа их суудаг ажил тийм ээ. Удаан суухаар бас нуруу заримдаа өвдчихдэг байхгүй яа. Бас хүнд хүүхдээ өргөөл хүн өвдөн шүү дээ. Өдөр тутам. Тэгэхээр би яадаг вэ? Надад нэг юм шар бодлоо биш үү? Нэг шар бодлоо би ингээд нэг уутанд хийцэн хийгээд очихсан. Тэгээ тэрийгээ би өргөж нөгөө нэг ер нь унтахтаа орондоогоор хийдэг. Би бас нэг хизэж дэрдэгдэггүй. Тэгээд нөгөө шар бодлоо мартчихэж тэгээ нэг ачуураар оруулах чи тэгээ хэрвээ та нөгөө тийм зүйл байхгүй бол ерөөсөө ингээд ямар ч байсан бааны ачуур юм уу багнарын ачуур нэг ачуур аваад ингээд нөгөө жоохон нугал ингээд бүрг хэлж тэгчээд энийг нөгөө нурондоогоор хийгээд та хэсэг хөвтөд үз. Тэгэхээр эхлээд нөгөө өвдөж байгаа тохиолдолд эхлээд таны нуруу ингээд жоохон өвдөн. Тэгтээ ингээд дараа жоохон удаахын хөвтөд ирэхэд таныг яг нуруу аягүй сайхан амраад аягүй сайхан нөгөө нэгсэндээ нурууг чи ингээд татчихж байгаа болдог байхгүй юу? Яг тэгэхээр хүн үргэлж нөгөө бүхэлдээ хөдөлгөөн хийгээд байнахаас ингээд нөгөө хоошоо гидээд хөдөлгөөн бид нар тэр байхгүй шүү дээ өвдөж чинь тийм ээ. Тийм учраас нөгөө ингээд тахиж байгаа юм чинь нэг ёсондоо буцаагаад ингээд хоошлуулахаар ингээд буцаад тэгшэртэй ороод нөгөө самгаад өгч байгаа гэсэн утга байхгүй юу. Тэгээд яг үгүй би ийм нөгөө ингээд нуруунд ороо ингээд хийгээд ингээд хөвтдөг. Тэгэхээр бүр одоо энэ минь шүү дээ энэ минь рүү ихэд ингээд татаж өвддөг ерөнхийдөө та ингээд тэгээ сурчин. Тэгэхээр ингээд ер нь нуруус ингээд сунаад аягүй сайхан болдог. Ялангуяа нөгөө хүн бас ингээд зогсохдоо жоохон буруу үйлдэл хийгээд тийм ээ одоо хазгаа нэг хөл дээрээ зогсдог ч юм уу ингээд гажиг явдаг байхгүй юу тэрийг хүртэл ер нь засах
Яа та. Тэгээ та хэрвээ нөгөө ийм бүр томор хийж бүдүүнээр юу гэх өөрийнхөө яг нуруудаа тавхруулаад хийгээрэй заяа. Энэ нөгөө нуруундаа хийж байгаа зүйл чинь таны өөрийн чинь биед тийм ээ нуруунд чинь хэр зэрэг таарж ийн хит өндрийг хийчүүл таны нөгөө дөнгөж эхэлж байгаа үед чинь нуруу ч өгдөн штэ. Та яг өөртөө тохирсон ингээд альчураа хумлаад хуйлаад багаар тий ингээд арай нэг багыг хийгээд дараа нь болж ивэл дахиад өчийдэг ч юм уу тийм ээ. Ингээд хөвтгээд ерөөхдөө нуруу бас аягүй сайхан амардаг. Тэгээд би мэдээж надад энэ хийж байгаа бүх зүйлүүд маань хүн болгонд бас яг тэр болгон таатай байхгүй байж магадгүй шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө болгоомжтойгоор ингээд миний бол ерөөсөө өдөр тутамдаа хийдэг дасгал маань нуруугаа нөгөө чанга байлгах дасгал маань ерөөсөө л энэ банан хэлбэрээр хөл гар хоёроод дээш нь өргөн тийм ээ. Энэ бол бас ингээд л таны нөгөө нурууны чинь болчих нэлээд сайн чангараад ирнэ. Өөр нэг зүйл нь юу вэ гэхээр мэдээж та ингээд ямарваа нэгэн дасгал сургал хийчихэд тийм ээ. Дараа нь та заавал дахиад нөгөө одоо сонголтын дасгалыг айгуу сайн хийж байгаараа. Яг вэ гэхээр одоо та ингээд булчингаа ажиллуулаад ингээд чангаруулаад байна шүү дээ тийм ээ. Тэгт чинь тэр нөгөө булчин чинь ингээд чангараад ингээд чулууш болчдөг байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд тавихаар суллахаар суллах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй ингээд чангарсан хэвээр явах юм бол нөгөө тэргээр гөөх хэрэгтэй. Булчин шүрмэснийг гөөхгүй шүрмсээр чинь нөгөө явж явах хэрэгтэй бүх зүйлүүд нь урсаж явахгүйгээс болоод бас ингээд өвддөг юм тохиолдол байдаг. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та.